сайн байцгаана уу хүүхдүүдээ. Өнөөдөр бид нийгмийн ухааны хичээлээрээ хүүхдийн эрх ба үүрэг гэсэн хичээлийг үзэж судалнаа. За, уг хичээлийн маань зорилго болохоор өөрийн эрхийг эдлэх, бусдын эрхэнд хүндэтгэлтэй хандахад суралцах юм аа. За, хүний эрх гэдэг бол хүнийг хэн байхаас үл хамааран алагчлал ялгуургүйгээр эрх тэгш хандах ёстой ойлголт байдаг. За, хүний эрх бол төрөлхийн заяатмал язгуур шинжтэй байдаг. За, тэгээ хүний эрх дотроо бид өнөөдрийн хичээлээр хүүхэд гэж хэн юм бэ гэдгийг эхлээд тодруулъя. За, хүүхэд гэж 18 наснд хүрээгүй хүн бүрийг хэлнэ. За, хүүхэд нь дараах эрхүүдийг эдэлж яадаг. Нийгмийн амьдралд оролцох, хамгаалуулах, эрүүл аюулгүй орчинд амьдрах, сурч боловсрох, хөгжих эрхтэй. За, энэ эрхүүдийг эдлэхийн зэрэгцээ үүрэг заавал хүүхэд болгонд байх ёстой. Эрх үүрэг хоёр бол нэг зоосны хоёр тал гэсэн үг. Тэнцүү байдаг ойлголт юм аа. За, нийгмийн амьдралд бид оролцохдоо хүүхэд нас бие сэтгэхүй онцлог, эрүүл мэндэд тохирсон тоглоом наадам, соёл урлаг, биеийн тамир, аялал жуулчлалын арга хэмжээнд оролцох эрхтэй. За, тэгвэл зэрэгцээд биднэрт ямар үүрэг байх ёстой юм болоо? Бодороо та бүхэн. За, бид бол зэрэгцээд соёл урлаг, эсвэл аялал жуулчлалын арга хэмжээнд оролцохдоо соёлын үнд өвийг хадгалах, хайрлах, хамгаалах үүрэгтэй байх нэ. За, дараа нь хүүхэд сайн дураараа эвлэлд нэгдэх, тайван замаар хурал цуглаан, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй. За, бид юунтэй зэрэгцээд хүүхэд болгон бусдын үзэл бодлыг хүндэтгэн үзэх үүрэгтэй. За, хүүхэд өөрт нь зориулсан сургалт эмчилгээ, асрамж сувлал, бусад эмчилгээнд үнэлэлт өгөх энэ талаар санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх хэрэгтэй. За, түрүүнд дурдсан тийм ээ. Үзэл бодлоо хүндэтгэн сонсох үүрэгтэй байх нэ. За, хүүхэд өөрийн бүтээсэн оюуны үнд зүйлийг хууль тогтоомжид заасны дагуу өмчлөх хэрэгтэй. За, хүүхэд өмчлөх хэрэгтэй байна мөн бусдын өмч хөрөнгөнд хүндэтгэлтэй, бусдын өмч хөрөнгийг хайрлаж хамгаалдаг байх ёстой. Энэ бас үүрэг нь байх нэ. За, хүүхэд хууль заасан үндэслэл журмын дагуу өөрт ногдох эд хөрөнгийг өмчлөх, өвлөх хэрэгтэй. За, үүнтэй зэрэгцээд биднэрт бас үүрэг байх ёстой. Миний эрх бол бусад хүний эрхээр хязгаарлагдж идэг учраас би ганцхан энэ хүч хөрөнгийг эзлэх биш, бусдын эд хөрөнгөнд бас хайрлаж, гамнаж хандах ёстой байх нэ. За, дараа нь хамгаалуулах эрхтэй. Үүнд хүүхэд ерөнхий боловсролыг үн төлбөргүй эзэмших хэрэгтэй. Ямар үүрэг вэ гэхээр хүүхэд бүр суур боловсролыг заавал эзэмших үүрэгтэй байх нэ. За, хүүхэд төрлөх хэл бичиг үсэг соёл, түүх соёлын уламжлалыг өвлөн эзэмших эрхтэй. За, үүнтэй зэрэгцээд хайрлан хамгаалах үүрэгтэй байх нэ. За, хүүхэд оюун ухаан, аяас бэлэг, бие бэлтэр ур чадвараа хөгжүүлэхэд төрөөс дэмжлэг авах хэрэгтэй. За, мөн адил сурч боловсрох үүргээ заавал биелүүлж авах хэрэгтэй нэ. Хүүхэд шашин шүтэх, эс шүтэх хэрэгтэй. За, ямар үүрэг байх вэ гэхээр бусдын нэр төрд хамтан доромжилсон эсвэл бусдыг утаан доромжилсан тийм мэдээлэл дамжуулах ёсгүй байх нэ. За, хүүхэд чөлөөтэй бодож сэтгэх, мэдээлэл хаах, хүлээн авах хэрэгтэй. За, тэгэхээр мэдээлэл дамжуулахдаа бусдын нэр төр алдар хүндэд хаалтсан үйлдэлийг илэрхийлсэн мэдээллийг дамжуулж болохгүй гэсэн үүрэгтэй байх нэ. За, хүүхэд хүрээлэн байгаа орчин нийгэмтэйгээ чөлөөтэй харилцах хэрэгтэй. Хүүхдийг орчноос нь тусгаарлах, бусдад харилцахыг хязгаарлах явдлыг хориглоно гэсэн. Энэ үүргүүд, энэ эрхүүд маань хамгаалах эрх дотор маань явах нь нэ. За, тэгэхээр хүрээлэн буй орчноо хайрлан хамгаалах үүрэгтэй байх нь үүнтэй зэрэгцээд. За, тэгэхээр бид өнөөдрийнхөө хичээлээр энэ дөрвөн эрхтэйгээ зэрэгцүүлээд үүргийг ярилцлаа. За, тэгэхээр бид гэртээ яах вэ гэхээр
эрүүл аюулгүй орчинд амьдрах ямар эрхүүд байдгийг, түүнтэй зэрэгцээд ямар үүрэг нь оршиж байдгийг. За сурч боловсрох хөгжөхөд ямар эрх байдгийг, түүнтэй зэрэгцээд ямар үүрэг оршиж байдгийг бэ гэдгийг мэдэх байгаамаа. За одоо өнөөдрийнхөө хичээлийг хэдүүлээ эргээд нэг ярилцъя. За хүүхдийн эрхийг хэн хамгаалдаг байх нь вэ? За хүүхэд гэдэг бол 18 наснд хүрээгүй хүнийг хэлнэ гэсэн учраас эцэг их, төр засаг, ахмад настай хүмүүс бол хүүхдийн эрхийг хамгаалдаг байх нэ. За хүүхдийн эрх үүрэг хоёрын алийг нь илүү эдлэх ёстой байх нь хүүхэд. За тэгэхээр эрх үүрэг хоёр бол тэнцүү эдлэх ёстой байх нэ. Эрхийгч, үүргийгч ижил тэнцүү байлгах ёстой байх нэ. За гуравт нь үүргээ биелүүлээгүй хүүхдийг ямар хүүхэд гэх бол? За хариуцлагагүй хүүхэд болох нэ. За хэрвээ бид нарыг нэрх зөрчигдөх юм бол бид хаана хандах вэ гэхээр хүүхдийн тусламжийн утас 108 дугаарт хандаж болно. Мөн аймаг дүүргийн нийгмийн ажилтан, сургуулийнхаа нийгмийн ажилтанд хандаж болох нэ. За өнөөдрийн хичээлийн хүрээ зогсож байна. Монгол улсын иргэн болохынхоо хувьд бид эрхээ эдэлсэн, үүргээ ухамсарласан, хариуцлагатай иргэн болцгоё гэж зөвлөх юм агшина.